За сайн байцгаана уу? Ruby and өнөөдөр Sky Media-гийн контентэд орж байна. За өнөөдөр миний ярих гэж байгаа кино болохоор 2023 онд гарсан Talk to Me гэдэг нэртэй кино байгаа. За киноны агуулгын хувьд гэх юм бол ер нь өсвөр насны хүүхдүүд нэгнээ цуглаал ингээл шоудаж моддаг штеп. Тэгээд ийм үлэг болсон аргаар биш юм сүнс дууддаг аргаар шоудаж байгаа. Тэгээд сүнс дуудахтаа болохоор энэ хүний гарны ийм сувенир биш яг ийм шарил гэх юм уу тиймэрхүү юмар дуудаж байгаа байхгүй юу. Тэгээд нэг ийм дүрмтэй. Тэгээд тэр дүрмээ зөрчнөөсөө болоод яг муу ёрын үүд хаалгыг нээж байгаагаар кино үргэлжилдэг. Тэг би яг үнийг хэлэхэд энэ киног үзэхдээ жоохон айсан. Тэг би ер нь аим шиг кино үздэггүй. Гэхдээ энэ зохиол надад өөртөө амар ойрхон санагдсан байхгүй. Ягаад тэгэхээр бид нар хүүхэд байхдаа амар их ингээ сүнс дуудах ч юм ингээ сахилахгүйдтэй штэ. Тэг гай болж зөв аргаар сүнс дуудсан бол ийм юм болсон бол яана гэж айгу айжсэн. За тэгээд кинон ер нь ингээ нэг цочоодог ч юм уу тийм амар саунд эффект байхгүй ч гэсэн яг киноны зохиол нь ерөнхийдөө айгу юм төгшөөр мэдрүүлсэн киноныхоо туршид ер нь ингээл лайта юм сандрагсан тиймэрхүү кино байсан. За тэгээд найруулагчдын хувьд гэх юм бол Danny Filippo, Mikey Filippo гэдэг хоёр ихэр найруулагчтай байгаа. За тэгээд Австралийн гаралтай. Тэгээд энэ хоёр маань найруулагчийн гараагаа яг DC Universe-ийн киногоор эхлүүлж болох байсан ч гэсэн татгал заад Talk to Me киног найруулсан юм билэ. За тэгээд Rotten Tomatoes дээр болохоор 95% үнэлгээтэй. Энэ нь ер нь бол нэлээд өндөр гэсэн үг. За тэгээд кино шүүмжлэгчдээс болохоор ер нь киноны зохиол нь маш сайн байсан. Кино багийн жүжигчдийн одоо жүжиглэлт нь сайн байсан. Тэгээд сцены арын заслан нь аягүй сайн байсан гэж шүүмжлүүлсэн байлээ. Lord of the Rings-ийн зохиолч хэлэхдээ хүнд айдас төгшөөрийг хамгийн сонирхолтой, хамгийн шилдэг аргаар мэдрүүлсэн гэж бас хэлсэн байна. За тэгээд Danny Filippo 16 наснда автомашины осолд ороод тэгээд эмнэлэгт хүргэгдээд биеийн эм чичрээд эм хүүтэн тэгээд ингээм эмчнэрч хүртэл тайвшруулж чадахгүй тэгсэн чинь их чинь хажууд нь суугаад гарыг барьсан чинь Дани ингээд айгүй тайвширсан гэсэн. Тэгээ яг одоо амьдралынхаа одоо энэ ослоор гэх юм уу яг энэ кинондоо за хүн хоорондын харилцааг юм одоо гараа барилцах гэдэг зүйлээр тусгаж өгөх нь зөв юм байна. Тэгээд яг юм гарын шарил оролцуулсан гэсэн бэлээ.